Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтрийн талаарх ямар ч хажир байхгүй гэр шүүгдэж болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2019 онд болсон бас л нэг харамсалтай хэрэг байгаа юм. Тодорхойлбол 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр оройн 21 цаг 30 минутын орчимд нэгэн шөнийн цэнгэний газар буюу бааранд эмгэнэлтэй хэрэг болсон юм. Найс нөхдийг нь дээрлэхсэн гих шалтгаанаар эргэн ганагийн амь насыг хөнөөж мөн түүнтэй хамт явж байсан найз багийг нь зоцсон хэрэг гарсан байна. Зүгээр л найз нөхөдтэйгээ уулзсан гадуур зугаалж явах үедээ бааранд ороод танихгүй хүнтэй маргалдсанаас болж хүний алтан амь насыг хөнөөхөөс гадна өөрийнхөө ирээдүйг үгүй хийх боломжтой гэдгийг энэхүү хэрэг маань харуулж байна. Ингээд шүүгдэгчийн хувийн мэдээлэл байгаагүй учраас тухайн үед юу болсон талаарх гэрчийн мэдүүлгүүдээс бүгдээрээ сонсцгоё. Ам хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Уянгагийн өртөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс би нөхөр Ганатай 2004 онд танилцаад 2014 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж байсан. Бид хоёр дундаасаа 8 сартаагаас 14 насны 4 хүүхэдтэй. Талигаач зан аргашингийн хувьд их зөөлөн, хүнд тусархуу зантай, ёстой л магтах үг олдохгүй тийм л хүн байсан. Арх сотруулах ундааны зүйл хаяа хэрэглэхдээ өөрийн гэсэн хэмжээндээ тааруулаад хэрэглэдэг байсан. Эрүүл согтуу байхдаа нэг зангаараа байдаг. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед охиноо унаанд суулгачаад эргэж гэртээ орж ирээд машинаа халаачаад 07 цаг 30 минутанд ганданд очиж ном уншуулна гэж хэлээд 08 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Тэгэхэд тэр өдөр бага хүүхдийн вакцин хийлгэх ёстой байсан учраас 11 цагийн орчимд өрхийн эмнэлэг орж бага хүүхдэд вакцин хийлгэсэн. 14 цаг болж байхад талигаач надад өнөөдөр манай ажлын газрын багийн төрсөн өдөр гэсэн орой ажилд хараад жаахан суух байх тэгэхдээ оройтхгүй гэж хэлж байсан. Ингээд 14 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд талигаач гэрээсээ гарахдаа бараг 14 цаг болж байна гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд талигаач ажил руугаа явсан 15 цаг 17 цагийн үедэд би талигаачтай уцаар холбогдсон бөгөөд тэгэхэд ажил дээрээ хүмүүстэй уулзаад сууж байна гэж хэлж байсан. Тэгэхэд эрүүл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Үүнээс хойш 20 цагийн үед уцаар холбогдоход талигаач надад бааранд байна, энд нэг их удахгүй гараад явах байх гэж хэлсэн. Намайг талигаачтай утсаар ярьж байхад багийн нэлээд дуу орчихсон, согтуурсан байдалтай өнөөдөр найзынхын төрсөн өдөрштэй гэж байсан бөгөөд тэрнээс хойш би талигаачийн утас руу 21 цагаас хойш залгасан боловч утас нь дуудаж байсан боловч огт авахгүй байсан. Тэгээд ажлынхын газрынхын дарга сайхнагийн утас руу тэг цагийн орчим залгаж юу болж байгаа, хаана байгаа талаар асуухад багийн бид нар цагдаагийн газар байна гэж хэлсэн. Тэгээд нөхрийгөө нас барсан гэдгийг мэдсэн гэх мэдүүлгийг өгсөн байна. Гэрч багийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн өдөр байсан. Тухайн өдөр манай ажлын хамт олон болох сайхнаа хүрлээ. Ганаа бид нар миний төрсөн өдрийг тэмдэглэхээр 19 цагийн орчим бааранд орж үйлчлүүлсэн байдаг. Тухайн баар руу очихоос өмнө ажлын байран дээрээ бид нар шил архийг бид нар хувааж уусан. Ингээд тухайн үед нэлээд согтсон байдалтай байсан бөгөөд болж байсан үйл явдлыг ерөнхийд нь санаж байна. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад намхан нуруутай жижиг залуу надад нэг эмэгтэй хүний тухай яриад байсан бөгөөд тэр залуу надад найзыгаа аваад яв гэж хэлсэн. Тухайн залуу миний ярьсан яриаг сонсохгүй байх шиг байсан. Учир нь талбай дээр хөгжим их чанга байсан. Би тухайн үед асуудал үүсгэмээргүй байна. Төрсөн өдрөө тэмдэглэж байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу миний хүзүүнээс тэрсэн байсан гарыг нь тавиулах гэж оролдох үед ноцолдож эхэлсэн. Тэр залуу миний зүүн өд рүү гараараа цогсон бөгөөд уг нь хит хитэн удаа цохих гэж оролдсон боловч тухайн цохилтууд нь онохгүй байсан. Тэгэхэд жижиг залуутай хамт явж байсан өндөр нуруутай залуу нь миний толгой руу өшөглсөн. Тэр өшөглөлт нь миний зүүн талын хазар хэсэгт онсон байдаг. Ингээд зодон болж байхад баарны хамгаалагч нар ирээд зодоныг салгасан. Зодон дуусны дараа би богино хэмжээнд
ухаан баларсан бөгөөд нэг ухаан ороод харахад ганаа газар унчгсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг ирж үзээд нас барсан байна гэдгийг хэлсэн. Тухайн үед би болдог хавир хүлдэл гаргаагүй. Тэнцвэр алдаад унахаас сэргийлж байсан. Миний биед учирсан гэмтлийг жижиг нуруутай залуу буюу болдоо гараараа зүүн шанаанд зохиж, харин өндөр нуруутай залуу буюу сүхэд баруун хөлөөрөө зүүн шанаанд өшөглөх үед үүссэн. Надад тухайн гэмтлээс болоод учирсан хохирол байхгүй учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Гэрч хүрлээгийн мэдүүлгээс би Ганааг 2019 оны 1-р сараас эхлэн таньдаг болсон бөгөөд манай байгууллагад надтай хамт ажилладаг юм. 2019 оны 2-р сарын 19-ний өдөр манай ажлын залуучууд болох Сайхна, Баги, Гана бид нар ажлын байран дээрээ Багигийн төрсөн өдөр байсан тул жижиг хэмжээний ёслол зохион байгуулад бид 1,075 г хэмжээтэй Эден нэртэй архийг хуваан уугаад ажлаасаа гараад өөр газар орохоор болсон бөгөөд ажил дээрээсээ яг хэдэн цагт гарсан. Бар руу хэдэн цагт ирсэн талаар мэдэхгүй байна. Гадаа харанхуй болсон гэгээ тасарсан байсан. Ингээд бааранд ороод хоол захиалж идээд 0,75 г-ийн хэмжээтэй Эдэ архийг захиалж аваад бид дөрөв хувааж уусан. Тухайн үед надаас бусдын согсон байдалтай байсан бөгөөд тэр дундаас Баги буюу төрсөн өдрийн эзэн хамгийн өндөр согтолттой бүжгийн талбай дээр бүжиглээд л яваад байсан. Баарны бүжгийн талбай дээр Баги, Гана хоёр бүжиглээд харин Сайхна бид хоёр ширээн дээр сууж байсан. Бидний сууж байсан ширээ бүжгийн талбайгаас зайдуу заалны баруун талын буланд байрлалтай байсан. Тэгтэл Сайхна бид хоёр ширээн дээр суугаад юм яриад сууж байхад бүжгийн талбай дээр байсан хүмүүс бүжигнаад эхэлсэн. Би яг бүжгийн талбай руу нуруугаа харуулсан байдалтай яг юу болж байгааг харах боломжгүй сууж байсан. Ингээд эргэж харахад бүжгийн талбай дээр байсан хүмүүс бүжигналдаж байгаад хамгаалагч нар болон үйлшүүлж байсан хүмүүс маргааныг салгаад тараасан. Тэгтэл тайзны баруун хэсэгт буюу бүжгийн талбайн баруун талын ширээний дэргэд талигаач дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Ингээд Сайхна бид хоёр Гана дээр очисон бөгөөд түүний дэргэд Баги зогсож байсан. Ингээд Сайхна талигаачийн цээжин дээр нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дарж хиймэл ямсгаа хийж байсан. Энэ хугацаанд Гана ямар нэгэн хариу үйлдэл огт үзүүлэхгүй байсан. Харин талигаачийг өшгөлсөн гэх хэрэгтэй түүний дэргэд сууж байсан бөгөөд юу болсон бэ? Яасан юм бэ? Хиймэл ямсгаа хийлтэй гэсэн зүйл ярьж байсан. Ингээд түргэн тусламж дуудаж эмнэлэг ирсэн бөгөөд эмнэлэг ирээд Ганаг нас барсан талаар хэлсэн. Ингээд цагдаа ирсэн бөгөөд энэ хугацаанд өшгөлсөн залуу гих сүхэн талигаачийн дэргэд хамт ямар нэгэн зүхтаах үйлдэл хийлгүй сууж байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Одоо ингээд бүгдээрээ шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээс сонсцгоё. Шүүгдэгч нь нийтдээ 4-5 удаа мэдүүлэг өгсөн байсан бөгөөд тухайн мэдүүлгүүдээс хамгийн чухал гэсэн мэдүүлгийг нь сонгож авч та бүхэнд уншиж өгөхөөр шийдсэн байна. Ингээд бүгдээрээ шүүгдэгчийн юу гэж мэдүүлэг өгснийг нь сонсцгоё. 2019 оны 2-р сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим манай ангийн найз инхээ миний дугаарын утас руу залгаад юу хийж байна? Хаана байна? Би болдоо дээр ирж байна. Чи ирэх үү гэхээр би зөвшөөрөөд очноо гэж хэлсэн. Тэгээд би төмөр замд ангийн найз болдоогийн ажил буюу гуталчны газарт ганцаараа очисон. Намайг болдоогийн ажил дээр очиход ажил дээрээ байгаагүй бөгөөд ажлынхаа яг ард байдаг пабд болдоо инхээ ариун нар пив уугаад сууж байсан. Тэгээд би ороод хамт пив ууцгаасан. Бид нэр уг газарт 2 цаг орчим юм яриад пив ууж сууцгааж байтал инхээ төрүүлээд явсан. Удаагүй ариунагийн найзнгээд нэг танихгүй эмэгтэй ирсэн. Тэгээд сууж байгаад уг газраас гараад ариуна найз эмэгтэй хамт явсан. Харин болдоо бид хоёр түүний ажил руу хамт орсон. Тэр үед салаад явдаг ариуна найз эмэгтэй хамт бааранд очисон байна гэж болдоо руу ярьсан бөгөөд болдоог дуудаад байсан ариуна гэх эмэгтэй бол намайг сайн танихгүй. Тэгээд болдоо бид хоёр түүний ажлаас нь гараад бааранд очиод нэг хүний 10,000 төгрөгийн такс төлөөд орцгоосон. Болдоо бид хоёр уг бааранд ороход ариуна нөгөө эмэгтэй найзынхаа хамт нойлын өрөөний ойролцоо нэг ширээн дээр пив уугаад сууж байсан. Болдоо бид хоёр тэр хоёртай уулзчаад тусдаа ширээн дээр буюу гаднаас орж ирдэг үүдний ойролцоох ширээн дээр суугаад нэг пив захиалж авсан. Тэгээд болдоо бид хоёр авсан пивээ ууж сууж байтал болдоо төрүүлээд бүжгийн талбай руу гараад бүжгэлсэн. Болдоо бүжгийн талбай дээр ариуна болон түүний найз эмэгтэй нарын хамт бүжиглээд байсан. Би тэдний бүжиглэхийг хараад сууж байтал
баарны тэг тал руу ойрхон сууж байсан. Танихгүй 4 залуу бүжгийн талбай дээр гараад нэг залуу нь манай найз болдог хүзүүдэж аваад жаахан дээрлэх маягтай үйлдэл гаргаад байсан. Би хэсэг байж байгаад бүжгийн талбай руу гараад нөгөө залуучуудаас нэлээд зайтай ганцаараа бүжиглээд зогсож байтал нөгөө 4 залуугийн нэг залуу нь гинэд болдоогийн араас хоолойг нь гараараа боогоод авсан. Тэгэхээр нь би очиод болдог боосон залууг салгаад эхлээд гараараа цээж хэсэг рүү түлэгсэн. Тэгээд би хөлөөрөө өшгөлснөө санаж байна. Яг хаашаа нь өшгөлснөө санахгүй байна. Яг тэр үед тэр залуугийн найз нар ирээд над руу дайраад намайг цохиод байсан бөгөөд хэсэг бүжигнаад салцгаасан. Тэр үед уг баарны хамгаалагч нар ирээд бид нарыг салгасан. Уг үйл явц нь удаагүй 1 минут ч хүрээгүй хэсэг бүжигнэлтад дууссан. Баарны хамгаалагч нар намайг уг баарны үүдэн даваачаад миний хоолойг боогоод энд тэнд цохиод л байсан. Гэтэл нэг хамгаалагч нь нөгөө чиний зогсон хүн чинь босохгүй байна. Чи өөрөө оч гэж хэлэхээр нь би очтол тэр залуу бүжгийн талбайн булан хэсэгт газар твтэж байсан. Би очиод тэр залуугийн цээжин дээр нь хиймэл ямсгаа хийж дарсан боловч тэр залуу сэргээгүй. Хажууд нь баарны хамгаалагч болон баарны ажилтан нар бүгд байсан. Удаагүй гаднаас эмч болон цагдаа нар орж ирсэн гэх мэдүүлгийг өгсөн байна. Мөн шүүгдэж сүхэн дахин мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр дахин мэдүүлэхдээ баарны бүжгийн талбай дээр болдог бүжиглэж байхад нь үл таних залуу түүнийг дээрлэхэд зодож байхад нь би салгах зорилгоор очив юм. Би тухайн хүмүүсийг урд нь огт таньдаггүй байсан. Хэрэг гарсан өдөр лан харсан. Нэрийг нь ч мэдэхгүй. Би тухайн өдөр болдоо инхээ ариуна гэдэг хүмүүстэй хамт 0.45 грамын хэмжээтэй нийслэл нэртэй 3 шил пив уусан. Тэр үед бааранд ороогүй байсан. Харин бааранд ороод яг ямар хэмжээтэй гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг гүрүүшигтэй пив захиалсан бөгөөд тэрнээсээ дээрээс нь жоохон луусан байсан. Хэрэг гарсны дараа цагдаагийн хилтэс дээр ирээд согтол тэмжигч багжаар үлээлэхэд нэг бүхэл гарантай гарч байсан. Тухайн үед зодооны үед би өөрийн гэсэн ухаантай байсан. Болдог хүн зодоод байхаар нь салгах гэж л очисон юм. Болдог газар унсан ба талигаач болон түүний найз түүнийг дээрээс нь цохиж байна гэж хараад очисон юм. Би тэгэхэд талигаач болон түүний найз 3 дээр алхаж очиод хин нэгнийг нь түлэгсэн. Яг хэнийг нь түлэгсэн гэдгээ санахгүй байна. Дараа нь хэн нэгнийх нь мөрний хэсэг чиглүүлэн өшгөлсөн бөгөөд тэр хүн миний өөдөөс харсан байдалтай байсан. Тэгэхдээ миний өшөглөлт тэр хүний чихийг шүргэх шиг болсон. Тэгээд болдог талигачийн найз нь дээрээс нь цохиод байхаар нь баруун хөлөөрөө цээжин хэсэгт нь чиглүүлэн өшгөлсөн. Тэр өшөглөл онсон эсэх талаар санахгүй байна. Дараа нь болдог зодож байсан талигачийн найзыг зүүн гараараа биенийх нь хэсэгт нь цохиж салгах зорилготой гараа далаасан. Тэгэхэд талигач миний дэргэд байсан бөгөөд би өөрөөсөө орон зайн баримжаа алдаад далаасан байсан. Зүүн гараараа шанаа буюу эрүүний хэсэгт нэг удаа цогсон. Тэрний дараа баарны хамгаалагч нар ирж зодооныг салгаад хин нэгэн намайг татаад би газарт унсан бөгөөд зодоон ер нь тэгээд дууссан. Талигачийг нэг залуутай нийлээд болдог зодоод байна гэж ойлгоод талигачийг цогсон юм. Тухайн үед 2 хүн дайраад болдог зодоод байхаар нь зодооныг салгах гээд талигачийг цогсон. Миний зүгээс багитай ямар нэгэн байдлаар маргалдаж үс хонзон өр авлагын болон бусад байдлаар ямар нэгэн таарамжгүй харилцаатай зүйл огт байхгүй. Зодоон болохоос өмнө багийн болдог хүзүүдэд л дээрлэхэд байгаа үйлдэл гаргаж байгаа харагдаж байсан. Тэр үед нь би эхэндээ хүлээцтэй хандсан боловч сүүлдээ найзтайгаа нийлээд зодоод байсан учраас салгах зорилгоор ийм байдалд хүрсэн. Багийн талигаач 2 болдог зодох үйлдэлээ огт болохгүй байсан. Би ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Надад хүн алах ямар нэгэн санаа зориг байгаагүй. Болдог талигаач болон түүний найз зодоод байсан учраас зодооныг салгах зорилготой байсан бөгөөд энэ зодооноос болж талигачийн амь нас хохирсонд би маш их харамсалтай байна. Намайг хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин цэнгэний газарт болсон зодооны явцад бусдын амь насыг хохироосон үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлгийг өгсөн байна. Харин одоо хавтаст хэрэг болон камерын бичлэгнээс шүүгдэгчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв өгсөн байна уу, үгүй юу гэдг нь бүгдээрэнд нь ил бөгөөд тодорхой болно. Ингээд хэргийн газарт хийсэн үслэг тэмдэглэлээс та бүхэнд хүргэе.
Хэмжилтийг цогцсны толгой хэсгээс ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах тайзны зүүн талын хань хүртэл 400 см. Талигачийн налж унсан гих тайзны харалдаа зүүн урд хэсэгт байрлах хар өнгийн өсгөгчний булангаас цогцсны толгой хүртэл хэмжихэд 230 см байлаа хэмээн тэмдэглэсэн байна. Харин хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд багийн болдог хүзүүцсэн байрлалаас зүүнээс баруун тийш ЖЖ-гийн доош даран тонгорох үйлдэл хийх үед болдоо ЗЖ дээш өргөн босоод багитай зууралдах бөгөөд энэ үед талигаач ганаа багийг баруун гараараа барих гэж хий үйлдэл хийж байв. Яг энэ үед шүүгдэгч сүхээ талигаач ганаагийн хойд талаас баруун хөлөөрөө талигаачийн шилэн хүзүүний хэсэгт нэг удаа өшөглөх бөгөөд талигаач баруун гараараа шилэн хүзүүгээ дарсан байдалтай байв. Энэ үед болдоо багийнаар салсан байх бөгөөд хайран сүхээ ураг шалхан гардан тулгааны байрлалтайгаар өрж баруун хөлөөрөө ганаагийн зүүн талын эрүү шанаа хэсэгт нь нэг удаа өшөглөхөд багийн сүхээг баруун зүүн гараараа савах байдлаар цохих бөгөөд сүхээ доош суум цохилтоос бултав. Сүхээ талигаачийг чиглэн нэг алхаад зүүн гараараа талигаач ганаагийн баруун талын шанаа хэсэгт нэг удаа цогсон бөгөөд талигаач баруун гараараа эрүү болон шилэн хүзүүгээ ээлжлэн дарж гарын алгаа хард зогсож байгаад зүүн хөлөөрөө ураг шалгах гэж оролдох боловч баруун тийш унав. Талигаач унах үедээ баруун тал хэсгээрээ тайзны баруун талд хойш харуулан байрлуулсан хар өнгийн өсгөгчийг налан унснаар бэршлэг дуусав гэж тэмдэглэжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 587 дугаартай дүгнэлтэнд талигаач ганаагийн цогцост хүзүүний 2 дугаар нугламын бүрэн молтрал, их тархины оройн болон суурин хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсны цус харвалт, цээжин цус хуралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн талигаач ганаа нь хүзүүний 2 дугаар нугламын бүрэн молтролын улмаас тархины оройн болон суурин хэсгийн аалзан хальсны цус харвалт, бага тархины аалзан хальсанд цус харваж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.6 промил спиртийн агуулмж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарах бөгөөд энэ нь өхөлд нөлөөлөөгүй байна. Сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл илрээгүй бөгөөд талигаачид архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талигаачид учирсан дээрх гэмтлийг авсан тохиолдолд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй маш түргэн хугацаанд нас барна гэсэн дүгнэлт гарсан байна. Шүүгдэгч сүхээд хийсэн шүүх сэтгэц эмнэлгийн дүгнэлтээр сүхэн хэрэг хариуцах бүрэн чадвартай гэсэн дүгнэлт гарчээ. Оршуулгын зардлыг шүүгдэгч сүхээ төлөх ба нийтдээ 25 гаруй сая төгрөг болсон. Мөн талигаач ганаад бага насны 4 хүүхэд бий. 2005 онд төрсөн охин, 2009 онд төрсөн хүү, 2014 онд төрсөн охин, 2018 онд төрсөн охин. Эдгээр хүүхдүүдэд нийгмийн даатгалаас сар бүр 270 мянган төгрөг олохоор тогтоогдсон бөгөөд талигаачийн сүүлийн 3 сарын дундаж цалин нь сая 500 мянган төгрөг болсон тул шүүх энэ мөнгийг хүүхдүүдэд хувааж нийгмийн даатгалын өгсөн тэтгэмжийг нь хасаад хүүхэд тус бүрт сар бүр 26250 төгрөгийг шүүгдэгч нь талигаачийн хүүхдүүдийн их уянгаад сар бүр төлнө. Хүүхдүүд 16 нас хүртлээр хэрвээ сурч байвал 18 нас хүртлээр энэхүү мөнгийг авах хэрэгтэй гэж шүүх тогтоосон байна. Шүүхээс шүүгдэж сүхээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1-р хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэгт буруутайд тооцжээ. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-6-р зүйлийн 1-р хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус буруутайд тооцсон байна. Хүнийг алах гэмт хэрэгт нь 11 жилийн хорих ял, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь 450 мянган төгрөг эсвэл 1 сарын хорих ялаар дүүцүүлсэн бөгөөд шүүгдэгч нь нийтдээ 11 жил 1 сарыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр болсон байна. Өнөөдрийн дугаар маань энэ түрээд дуусж байна. Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.